Ягаад сэлбэс ихсэн бэ гэвэл энэ чинь Азийн хөгжлийн банкар дулааны станц болон бусад эд үгцүүд хийгдсэн байсан. Тэгээ бид нар энэ дээр нь түшиглээд хамгийн анхны хүндээ ээлтэй хүртээмжтэй сургууль цэцэрлэгтэй годамж талбайтай цэцэрлэг түрээлэнд ийм хотоо байгуулъя гэд ингээд эхлээд явж байгаа. Тэгээ нэгдүгээр үе шат дуусгаар бид нар хоёрдугаар үе шатн дээр Чингэлтэй 14 13 тал руугаа дам тал руугаа игээд 3 дугаар үе шатн дээр 17 23 24 дугаар хороолуугаа гэр ороолоо чөлөөлөөд хүндээ ээлтэй шин жишгээрээ нэг га дээр 420 үнээс баг буюу нийт эзэмшил талбар цэцэрлэгт хүрээлэн сургууль цэцэрлэгтээ ингээд шийдээд төлөвлөлтүүд бол хийгдээд явж байгаа. За ажлын хувьд бол одоо Сэлб хотын маань бүтээн байгуулалтын ажил нийт 7% хүрсэн. Бид нар инженерингийн 13 багц ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн. Одоо та бүхэн хажуугаар нь явбал хашаага татсан ажил явагдаж байгаа. Сонгон шалгаруулалтаар Сэлбийн голын эсгүүдээр сургууль цэцэрлэг үйлчлэгээний төлөвлөгөөг бол шалгаруулж байгаа. Одоо зарлал явж байгаа. Хойдлын дамбын дулааны станц энэ он дуусна. Энэ он дууссантай уялдуулаад Сэлбийн хойдлын эсрэг болон Сэлб хотын 2 3 дугаар үе шатууд дулааныг өгөхөөр бидэг төлөвлөөд үргэлжлүүлээд ажиллана. Сэлб хотын дараагийн үе шат өргөтгөлтөд уялдуулаад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо 18 дугаар хорооны дунд Улаанбаатар хотын хойдлын хэсгийг дижиж усан сангийн хайлаастын усан сангийн өргөтгөлийн ажлуудыг бол энэ жил төлөвлөөд тавьсан байж байгаа. Хайлаастын усан сангийн өргөтгөл, Ашгуум хоолойны өргөтгөл гэдэг. Чингэлтэй дүүргийн 17 18 Сүхбаатар дүүргийн 14 дугаар хоройн дам даржаа 7 буудлын орчмыг 20 минутын хотын төв болох цэвэр усны хангамж, дулаан, арт зам, цахилгаан хангамж гэдэг ажлуудаа бид нар төлөвлөөд үе шаттайгаар бүгдийг ингээд жил болго хийгээ явж байгаа. Энэ яг бодиттой ажлууд хийгдэж явж байгаа.